За өдрийн. За өнөөдөр Bitmart гээд биржийг тухай хэдүүлээ ярилцъя. Bitmart биржид бүртгүүлж харуулъя. За ямар учиртай холбогдолтой гэвэл одоо манай их coin маань энэ Bitmart бирж дээр гарах гэж байгаа юм байна. За өнөөдөр над руу хүмүүс тийм мэдээлэл өгөөд та энэ талаар яриад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр би тэр их coin-ы командын хүмүүсийг юу яах гэж байгаа юм биш тийм ээ, одоо шөмжилж янз бүр болох гэж байгаа юм биш. Зүгээр ерөөсөө энэ биржээр өнөөдөр хэдүүлээ юуг нь мэдээллийг олоод тэгээд дараа нь бүртгүүлээд харуулъя. Яагаад гэвэл Bitmart маань өөрөө их залуухан бирж юм байна лээ. Тийм учраас заавалжгүй ямар нэгэн шинэ бирж бүртгүүлэхдээ бидний мөнгө тэрлөө орох учраас, бидний coin тэрлөө орох учраас эхэлж заавалжгүй судалж байгаарай гэж хэлэх байна. За хамгийн эхлээд хэдүүлээ coin market cap дээр харъя. Coin market cap дээр яаж харах вэ гэвэл энэ exchange гэдэг байдаг нэ. За энэ exchange дээр дараад за энэ дээр хамгийн нэгдүгээр байранд явж байгаа бирж гэдэг ингээд цаашаа хайна. За тэгэхээр нэгдүгээрт нь Binance, Coinbase гэл ингээд явж өгч чинь тийм үү. Ингээд ихний одоо хэдийн 100 дотор би олоогүй байгаа энэ coin market дотор. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр нь бичээд хайгаад тий. Ер нь бол ямар ч биржид орох байсан заавалчгүй ингэж бичиж хайж уншиж тэгж байх хэрэгтэй. За энэ үеийн Bitmart. За ингэнгүүт өнөөдрийн байдлаар яг одоо навгчлыг хийж байгаа үед бол 22 юу юм бэ? 22799 биткойн буюу ийм хэмжээний доллар энэ бирж дээр эргэлдэж байгаа гэсэн тийм. Одоо нэг өстөндөө юунд орж байгаа гэсэн. Арилжаанд орж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол хөрөнгө нь тийм бага хөрөнгө биш. За тэгэхээр энд өөрийнх нь яг үндсэн сайт нь энд байж байна. За одоо энэ дээр шимтгэл нь тэгээд чат ингээ бүх юмнууд нь байж байгаа. Энэ доотлол дээр нь ямар coin-ууд их зарагдаж байна уу тийм ээ? Ямар coin-ууд өнөөдөр арилжаа хийгдэж байна гэдг нь байна. Тэгэхээр хамгийн гол их арилжаа хийгдэж байгаа нь бол Shiba Tether-тэй хийгдэж байгаа юм байна. За эднийх coin-ы хослол байх болохоос fiat-ын хослол байхгүй юм байна шүү. Энэ дээр бас жоохон анхаарч аваарай. Яагаад гэвэл мөнгө доллар энэ рүү оруулж болохгүй юм байна шүү дээ тийм ээ. Зөвхөн Tether юм уу, USDT юм уу, эсвэл Ethereum, Bitcoin гэх бусад coin-уудыг энэ рүү оруулж иж дараа нь арилжаанд орох юм байна. Тэгэхээр эдний хамгийн их хийгддэг үйлдэл бол Shiba Tether-тэй хийгдэж байгаа юм байна. За тэгээд Bitcoin, Ethereum, Binance Coin, тэгээд Chainlink. За гих мэдчихэв. За өөрийнх нь coin байд юм байна лээ. Bitmart-ийн аль би харуулаад Bitmart. За энэ токен нь өөрийнх нь токен BMX гэдэг токентэй юм билээ. Тэгэхээр хэрвээ BMX гэдэг энэ токеныг худалдаж авах юм бол за Bitmart токен хэд юм бэ? 42 цент үнэтэй юм байна. Энийг худалдаж авах юм бол гүйлгээ нь олохтон зэрэг Ethereum гүйлгээ хэрэгдэх юм байна шүү. За ингээд нэгдүгээр шалгалт тийм үү? За дараагийнх нь болохоор энэ дээр хэдүүлээ энэ дээр шалгая тийм үү? Энэ дээр. За одоо энэ дээр би ингээ гаргаад тавьсан байгаа. За энэ дээр яг өөрийнх нь Bitmart-ын тухай энэ дээр бичсэн байгаа, энэ дээр бичсэн байгаа. За би уншаад өгье. Bitmart криптовалютны бирж маань юуны төвлөрсөн бирж. За тэгээд стандартад одоо оршд юм байна. 521 майнаар 627 хослолоор зарагддаг юм байна. За энэ сүүлийн 24 цагийн хооронд энэ 25327 биткойн зарагдаж арилжаанд явж байгаа. За хамгийн активны торговый пара гэхэр чинь хамгийн одоо идэвхтэй зарагдаж байгаа хослол бол SHIB USDT. За энэ бирж маань өөрөө 17 онд нэгдсэн бирж юм байна. За ингээд доотлол дээр нь хаяг нь байж гин тийм ээ. За маржиналны юу байд юм бэ? Торгоо энэ рүү бол бити ороорой. Ягаад гэвэл энэ нөгөө амар алддаг. За ингээд
17 онд ирээд ингээд 3418 дээр явж байгаа. Ингээд Исландд байрладаг. За энэ болохгүй зэрэг Twitter дээр ийм их хүн дагдаг юм байна. За энд нэг юм сайн анхаараа. Энэ болохоор ерөөсөн мөнгөн гүйлгээ хийхдэггүй зөвхөн одоо криптогоор гэсэн. За ингээд уншчихлаа. За ингээд өөрсдөө шийдээд дараа нь ганц нэг унших юмнууд нь бол ийм OZV гэдэг чи одоо монголоор хүмүүсийн энэ биржийн тухай бичсэн юмнуудыг ингээд олоод уншиж байна. За энэ дээр ганц нэг хүмүүсийн одоо жишээлбэл энэ сайн тал нь тийм ээ. Энэ муу тал нь. За энэ дээр болохоор муу тал нь болохгүй зэрэг пятны дэнэг байхгүй тийм ээ. Доллар буюу янз бүрийн юугаар валют доллараар юу пятны мөнгөөр депозит хийж болохгүй. За call center байхгүй тийм ээ. Энэ саппорт нь. За энэ дээр нэг юм их юм байна. За эдгээр нь бол гайгүй юм байна. Тэгээд хамгийн гол нь энд хүмүүс саппорт айгу муу хариулдаг гэж хэлсэн байна лээ. За энэ Bitmart-ыг ашигладаг хүмүүс яг энэ хавьяар тий арай илүү их. Сая энэ юу Америкийн энэ хэсэг. За энэ доллар энэ этхэгийн тэгээд Корегийн ихэнх нь бол одоо американц юу Америк хүмүүс юм байна. 26.9% нисэх тийм ээ. Энэ этхийг 21.7%. За Коре болохоор 13.1. Ингээд доошоогоо бусад орнууд. Тэгэхээр энэ бол нэг их юу тал руугаа тийм ээ. Америкийн энэ бүс рүү гол төлөв энэ бирж ажилладаг юм байна. Ингээд олоод уншиж байгаа. Тэгээд энэ дээр хүмүүсийн бичснээс хүмүүсийн одоо миний ганцхан юу яасан юм бол ерөөсөө саппорт айгу муу гэсэн байна лээ. Ямар нэгэн асуудал гарахад айгу удаан хариулдаг, айгу муу хариулдаг гэсэн байлээ. Тэгэхээр эднэрийг өөрсдөө та нар олоод уншчих нэ. За одоо хэдүүлээ энэ рүү яах нь бүртгүүлэх нь тийм үү? За бүртгүүлэхээрээ би яг та нартай зэрэгцээд юу шинээр орж байгаа учраас бүртгэлэн энэ ч ямар гэсэн бэ нэг юм тэгэлцдэг юм. Тэрүүч. За англиар болоод тий. Англи хэл нь хаанаас үлд юм бэ? За энд бол нэг их бүртгүүлээд байх. Нэг бас нэг хүмүүсийн хэлсэн юм нь юу гэсэн бэ нэ шүү. Верификаци тийм ээ бичиг баримтны баталгаажилт айгүй удаан явагддаг гэсэн байлээ. Тэрийг та нар сайн бодолцоороо. Гэхдээ бол ер нь бол энэ биржид бүртгүүлэхгүй байх уу гэдэг чинь өөртөө ч шалтгаална шүү дээ. Яагаад гэвэл яг миний хувьд яг хувь хүний хувьд бол би тийм амар олон биржид бүртгүүлдэггүй. Яагаад гэвэл би хэлчихсэн тийм ээ. Энэ тэнд миний юунууд харчаад байд юм аа гэх тийм мөнгө, coin тарах гад байд. За би энд бүртгүүлэлтээ эхлээд бүртгэлийн мэйл хаягаа бичээл, парол бичээл энийг би 18 нас хүрсэн гэж хичээл. Тэгэл бүртгэл нь явагдчих юм байна. Гэхдээ нөгөө паролаа айгуу сайн хийгээрэй. За би энд эхлээд бүртгүүлээтэй. За энд мэйлэнд ийм код ирэх юм байна шүү. 52 секундын дотор тэр кодыг бичих юм байна. За ингээд код ирээд уг нь бол ороход айгуу амархан юм байна оо. Ингээд шууд ерөөсөө мэйлээ бичээл тэгээл орчих. Нууц өгөө бичээл тэр нөгөө мэйлэнд ирсэн юугаа бичээл ингээд орчих. За өөрөө бол айгуу юу л юм бэ шүү дээ. Эвтэйхэн дизайн айгуу энгийн эвтэйх юм байна. За одоо энд мэдээжийн хэрэг юунууд орох бах л да. За бүртгэл нь бол айгүй амархан юм. За энд нөгөө хамгаалалтаа хийн. Утсанд нөгөө код ирж хамгаалдаг. Эсвэл нөгөө аутентикатор хийж хамгаалдаг. Ийм хоёр хамгаалттай юм биш. За энийг сайн харж аваарай. Гэхдээ эхний удаадаа мэдээж хэрэг тэл утсандаа код ирж ордог болгочоороо яагаад гэвэл зарим хүмүүс аутентикаторыг сайн ойлгоогүй бол энэ бас төвөгтэй дараа нь тийм болохоор энэ дээр жоохон эхлээд утсандаа код ирдэг болгоод тэгэхээр утасныхаа дугаарыг бичнэ гэсэн. Энэ дээр өөрийнхөө улсаа сонгоод тийм ээ. За ямар Монгол хаана Монгол гэж гарч ирэх. Монголиа. За энэ дээр өөрийнхөө утасны дугаарыг бичээд тэгээд энэ дээр энэ
энийг send гэдэг дарангуудгүй ч хэлийн би одоо хаанаас send гэдэг дараа энэ send гэдэг send гэдэг дарангууд утсан дээр чинь код ирэнгүүд энэ дээр бичээд ингээд утсаа холбочих юм. За одоо энэ рүү ороод хэдүүлээ. Энийг хийлцсэн ба. За spot гэхээр нөгөө бидний үндсэн баланс тийм ээ. За buy sell. Одоо яг энэ buy sell гэдэг ингээд дарангууд бидний нөгөө монетнууд чи урдаа койнууд маань урдаа гарч ирээд тэгээд энүүнийхээ харин юугаараа тааруулна. За байж хэлээ солиод би хэлийг одоо хаанаас олох юм бэ? За энэ хамгийн ард дээр хэлнэ инглиш гэдэг ингээс соличих. За ингээд одоо энэ дээр худалдаж авах нь зарах нь солих нь. За энэ. За одоо хэрвээ хэдүүлээ маркет гэдэг нь юм байна. Одоо ингээд оронгуудаа ерөөсөө оронгуудаа хараараа энэ 3 цагийн дээр 3 зураасанд орох реферал стейкэнд байгаа бах та. Энэ. За дараа нь энэ маркетс гэдэг маань нөгөө юу чинь тийм ээ? Бирж маань өөрөө хаана энэ үеж байна. За энэ болохоор бидний төрөвч спот гэхээр за энэ фьючерс арилжаа хийдэмэр фьючерс арилжаа бас бараг дэмий байдаг. Ялангуяа манай шинэ хүмүүс би бол нэг их юу яахгүй зөвлөдөггүй байгаа. За хэдүүлээ энэ дээр реферал гэдэг рүү ороо тий. Реферал линктэй юм багтаа эднэх. Реферал линктэй юм байна шүү. За яах вэ? Энэ реферал линкээр хүн урьж юу яах юм бэ? Бүртгүүлүүлэх юм бэ? Би мэдсэн биштэй нэг. За дараагийнх нь спорт гэхээр стандарт гэх бидний нөгөө за одоо ингээд хэдүүлээ еврон орлоо тийм үү? Энэ датал дээр биткойн USD-тэй. За энэ ардтал дээр яг л Binance руу маягийн юм байна дөө тий. Энэ дээр яхаар энэ ингээ гарч ирдэг юм гээ. Төвхтэй. За энд болгохтой зэрэг хослолууд нь байна. Энэ дээрээс хослолоо хайчин. USD-тэй хослолсон хослол, биткойнтэй хослолсон хослол, Ethereum-тэй хослолсон хослол гэд олчих юм байна. За энд график айлуу жоохон жижигрүүлчтэй юм уу? За тэгээд доод тал дээр нөгөө бидний юунууд нь лимит маркет яг л нөгөө бидний мэддэг тийм ээ. Лимит нь өөрөө үнэ тавина. Маркет болохоор биржийн үнээр. За энэ болохгүй зэрэг худалдаж авах нь ногоон өнгөтэй. Эднэр зарах нь харин улаан биш, улаан шар өнгөтэй юм биш үү. За тэгээд 25%, 50%, 75%, 100% өөрөө тааруулна. 100%-ийн гүйлгээ ер нь болол бити хийж байгаараа 75, 50-аар хийвлэх зүгээр идэг. За ингээд энэ доотлол дээр нөгөө ордернууд нь байгаа. Бидний гүйлгээний түүх. За өөр дээгүүрээ юу вэ нү хэдүүлээ харнаа. За энэ бол өнгөрцөн байгаа. Энд нөгөө баталгаажилт хийх юм нь хаана байна вэ? Хайгаад болоод. Энэ 7 тон зэрэг хардаа энэ эхний үед яг энэ дээр эхний үеийн баталгаажилт хийх дөнгөж одоо нэгдсэн үед би ямар юу идэх вэ те цаашаага ингээд нөгөө левел ахих тусам яг юу хийх хэрэгтэй вэ гэдгийг юу яах юм бэ шүү. За энэ дээр байж мэйлээ би баталгаажуулсан байгаа. Телефон баталгаажуулна. За энэ юм байна. За дараа нь цаашаага явлаа. Энийг уншаад хэдүүлээ. Энэ хардаа account level гэд энэ хэрвээ 0 байх юм бол би видеог таталт хийж чадахгүй учраас энэ деталь гэдэг дээр дараа. За энэ хардаа нэгдүгээр хин. Одоо энэ бол анхан шатныхан. Энэ болохоор арай жоохон дээр хоёр дахь шат дээр болохоор энэ дээр болохоор зөвхөн verify now гэдэг дээр өөрийнхөө улсыг юу нэрээ овгоо төрсөн он сараа бичээд компьютеринг хийж. За энэ болготой зэрэг эхний шатных нэр овгоо зөв бичнэ. Яг үлээ 2 дугаар шатны юу verification явахаар бид нар чинь нөгөө иргэнийхээ үнэмлэхийг явуулдаг учраас иргэнийхээ үнэмлэх дээр овг нэрээ хараад бичээрэй. За дараагийн шатных болохоор энэ дээр энэ шатыг хийсний дараа дараагийнх нь нэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр шатны баталгаажуулалт хийх гэхдээ зэрэг депозит хийж болно. Энэ хэмжээний биткойн татаж болно. Крипто валют худалдаж авч болно, зарж болно. Ойлгосноо. За одоо дараагийнх нь болтон зэрэг
Хоёр дахь шатны гэхээр одоо яг нөгөө иргэнийхээ үнэмлэхийг баталгаажуулах юм бол энэ доод талын ийм үйлчлэгээнүүд одоо авч чадна гэсэн. Тэгэхээр яг эхний удаадаа бол нэг ийм нэг их амар их биткойн байхгүй бол яг дөнгөж эхний шатны юу хийгээд тэгээ баталгаажуулалт хийчихэл одоо зөвхөн энийгээ бөглөчөөл тэгэл явал болох юм байна. Тэгэхээр энийг танд өөрсдөө мэдээрээ их мөнгө хийгээд их арилжаа хийнэ гэвэл энэ дараагийн шатны юуг нь баталгаажуулалтанд явуулах юм байна. За энэ баталгаажуулалт болохтой зэрэг хардаа энд нэг юм байгаа. Энэ нөгөө нүрээ нөгөө юу яадаг. Энд хоёр л юм байдیں۔ Нэгдүгээрт нь бол яг нөгөө манай Монголын биржүүд шиг иргэнийхээ үнэмлэхийг барьж агаад зураг авахуулаад явуулдаг. Хоёрдугаарт нь шууд нөгөө аппликейшнийг татаад камер онгонгууд өөрийнхөө нүүрний зургийг явуулдаг Binance шиг аппликейшн. Ердөө л энэ хоёр. За тэгэхээр би энэ дээр яг үзээти хэрвээ нэгдүгээр шатны хурдан орчвол хоёрдугаар шатн дээр нь ямар баталгаажуулалт вэ би өөр хараад тийм. За тэр нэр авгаа бичээд төрсөн оноо бичгээд шууд ингээд нэгдүгээр шатны комплект гэж гараад ирж. Тэгэхээр одоо би депозит хийж болно. Ийм хэмжээний биткойн эндээс гаргаж болно. Худалдаж авч болно, зарж болно. Миний хувьд бол энэ бас хангалттай. За тэгээд энийг контин гэж дарж. За тэгээд дараагийнх нь нэнгүүд шууд аппликейшн татах гарч ирж шүү. Тэгээд аппликейшн татангууд утсан дээрээ татангууд нөгөө утасныхаа дугаарыг бас баталгаажуулна. Тэгээд утсан дээр чинь энэ Bitmart-ын аппликейшн гараад ирэх юм байна. Тэн дээр нөгөө камер онгоогоод бичиг баримтаа өгч явуулах юм байна шүү. Тэр баталгаажуулалт нь тийм юм байна. Тэгэхээр яагаад гэвэл би энэ дээр гаргаж одоохондоо чадсангүй яагаад тэнд хамаг нөгөө миний хувийн мэдээлэл гарч ирд юм байна. За энэ дээр ингээд аккаунт гэдэг дарангууд энэ дээр энэ болохоор бидний төрөвчөнд байгаа бүх койнуудын мэдээлэл энэ дээр болохоор нөгөө бүх түүхнүүд тийм ээ history гэхээр бүх түүхнүүд оруулж ирсэн гаргасан эндээсээ гаргасан тийм койн гаргасан ч гэдэг юм уу өөр хооронд нь солисон ч гэдэг юм уу бүх түүхнүүд нь гарч ирэх юм байна. За ерөнхийдөө бараг л ойлгочлоо доо тийм. За энэ стейкингтэй юм байна. Стейкинг нь болохоор 30 өдрөөр юу яаж болох юм бэ? Тийм 30 өдрөөр хадгалж болох юм байна. Энийг. За хэдүүлээ стейкингийг хараад тийм. Стейкинг 30 хоногоор ийм нэгийг койныг хадгалах юм байна. Өөр янз бүрийн л юм байна. За энэ болохоор нөгөө жилийн биш нөгөө нэг коэффициенттэй тийм ээ. Та нарт би юун дээр зааж өгчээсэн шүү. Binance дээр энэ коэффициентийг яаж бодохыг хэлж өгсөн тийм ээ. Тэр бичлэг үзээрэй. За эдгээр чинь бас юм стейкинг хийж болох юм байна. Өөр айтайхан гоё юмнууд юу вэ? За одоо хэрэв бирж рүү орё гэвэл энэ спот гэдэг дээр дараа стандарт гэдэг ингээд дарангууд бирж рүү орчт юм биш үү? Энийг олж хараараа хэдүүлээ. За өөр нь гэдэг дээр нь дарж үзье. За энэ үнийг яг нөгөө Binance шиг ийм хугацаагүй хадгаламжтай юм бэ? Энэ болохоор хугацаатай хадгаламж. 6%-ийн 7 хоног 14-30 хоногоор хадгалждаг юм байна. За ингээд энийг үзчихлээ. За энэ болохтан зэрэг өнгөрөө явуулсан чи одоо хамаагүй байх юм тийм ээ. За энэ болохоор юуных нь аппликейшных нь ингээд болоо шүү дээ тийм ээ. Энэ одоо юу юм болоо? За энийг би сайн мэдэхгүй энийг судалж хийж өгье та нарт. Аль орсоор би тавьтаа юу гэж байна? Листинг ёо. За энэ бол яг манай шинэ хүмүүс нэг тийм чих актер хэрэгтэй биш юм байна одоохондоо. Юугаан яг хөө тэр энийг юу яавал болох юм бэ те? Saving гэсэн нь бол ашиглаж болох юм байна. За buy sell гэхээр энэ. Гэхдээ энд бол картнууд холбогдсон л байна. Зүгээр яах юм бол доо картаар мөнгө оруулж болохгүй гэсэн байхын. Тэгээд яг картаар мөнгө оруулсан ч гэсэн юугаар л орж ирэх юм байна л да тийм ээ. Койноор. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд манай их койн энэ рүү ороод арилжаанд ороод бас арилжаалт эхлүүл сайн л байна. Ягаад гэвэл энэ рүү орчих юм ер нь бол ийм гадаадын бирж рүү орчих юм бол харьцангуйгаар
нөгөө хэрэглэгч ихтэй олон л доо. Тэгэхээр чинь харьцангуйгаар гүйлгээ хурдан хийгдэн гэсэн үг л дээ тийм ээ. Тэгэхээр ийм нэг хөөхөн жижигхэн биерж байна. Загаа тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Энэ биержийг сонирхсан хүмүүс нь бүртгүүлээд тэгээд ороод ажиллаараа. Явцын дунд яг ямар нэгэн асуудал гарвал би шинэ бичлэг хийгээд яваадаа. За ингээд subscribe, comment, like дараарай. Бүгдэнд нь амжилт. Бичлэгээ дуусгая би.